За өнөөдөр 5 сарын 3-ны өдөр дулаахан сайхан нартай өдөр бэ. Аштушкаг өвөгийн нэмлэгээс авах гад яванга аштушкаг салхилуулчих гээд үлгийдэд аваа гарсан. Бом бом барам бом 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 барам барара барара рара инкер айгу хонтчихдээ барара рара дам 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 дарара ингээ унаатай ах чинь бас айгу аз жаргал юм уу. Тэг бол тэгэл бас ажиллаж амжихгүй надад тэгээд хэрэгтэй бас ингээд явах нь шүү дээ. Дээрээс нь тэрхтээ явж хахна ингээд чанга манг дуулж болохгүй. Өөрийнхөө гэсэн хувийн орон зай да. Машин дотроо айгүй ингээд чангаар ингээд орилсон ч олно, чангаар дуусан ч олно. Боро боро бом 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 барарарарарара гэх. За нэг юмрхөө миний нэг өглөө хэлж байна. Өчтөр би 80 одоо нэг жилийн арга хэмжээнд оролцсон маш гоё байсан. Үнэхээр гахалтай өч өнгөрүүлсэн. Тэгээд харин Арука ингээд хамт ингээ явъя гэсэн чи Арука явахгүй гэсэн. Тэгээд хүүхдүүдээ яг тэ нэг аргалаад нэг цагийг ингээ хамт өнгөрөөж өгөрөөдрийа хамттай авъя гэсэн чинь явахгүй чи тэр явдаг хүмүүстэйгээ яваа өөрөө яваа тэгэнгүүтээ захиурал Эрдмушкаг Арука авч үлдээд хүүхд зайл ээж дээрээ ингээд гурав хүүхдээ үлдээгээд тэг нэг цаг явчаад ирээгээд гарсан чинь түлхүүрээ дотор нь хийгээ төвчсөн байж тараад цааш дууддаг хүн дуудаа түлхүүрээ гэрээ хааны онгойлгуулсан чинь ямар их хүмүүс түлхүүрээ мартаж байна. Өнөөдөр 17 дахь айлын танаах болж байна гэд 10 гаруй жил ингээд энэ ажил хийж нэгээ бүр зүгээр л минутын дотор хоп гэж онгойлгосон. Би бүр my god ямар лаг хурдтай онгойлгот юм бэ гэд. 20,000 төгрөг авт юм лээ. Айгу мундаг ах байлээ. Яг энэ юугаараа бизнесээрээ ингээд дайнаад 10 гаруй жил юм ажиллаж байна гэд. Тийм яах вэ? За тэгээд нөгөө тэгээ сайхан гэрт оруулаад хэнийг аштыг өвчөж онтуулаад яг хөө ашиг өөрхөө зай өөрхөө ингээ гадаа зөндөө наалсан гадаалсан тий ойр дөрөөсөө тэгэж гадаалж наалж тааг байж хагаад тэгээд энэ юун дээрээ наалж тааг байж гарсан. Тэгээд дахиад ширээ нурууны тийш явж исэн чи аавдуудаа даав ингээд цээж орсоод байна мах хэдмээр байна гэхээр за та ингээд тэгвэл удахгүй авчиад өгөө гэдгээс ахгүй хоол болонгод авчиад өгөө гэдэг. Одоо имчилгээ байх юм чи гэртээ авчиад ирмээр байна. Чи ингээд бүр тэрийг авчаач. Тэр нь буцаж эргэж чаад хүргэж өчөөд тэгээ буцаж тэрээвээ орно хогоо оллоод ингээд амар их ажил амжуулаад нэг очсон байдیں۔ Нэг яг ингээд очсон чинь нөгөө голд спонсор болсон гэд би нөө 65% дахин боловсруулах материал деко кейсээр 30,000 кейсийг 30 ширхэг өгсөн ахгүй юу. Тэгээд голд спонсоруудаа ингээд гарын бэлэг хартуулж байгаамаа оройтж ирсэн гэсэндээ ингээд тайсан дээр гараад ирээ. Авьяасаа үзүүлнэ гэх. Вау, би авьяас моёс аахгүй штэ гэсэн чи. За гараад ирээ гэд. Тэгээд тайсан дээр өрөдөж гараад яасан чинь гахалтай миний зургийг ингээд хэвлүүлээ жаадсан. Доор ингээд маш гоё үгийг ингээд бичсэн. Тэгээд сэлэг сайхан ингээд бичсэн бүр юм балтай хөөрхөн өөдрөг те асрэлэн цаваа ингээд
чамдаг супер ээж чамдаг хэлж байна гэсэн чинь доор аим хүүхтэй тэм зураг өгсөн байдгийн. Хамт олонтаа сайхан юм уу? Тэгээд хамт олонтойгоо өчтөр нэг өдрийг ингээд маш зугаатай, маш гайхалтай өнгөрөөлөө. За тэгээд гэртээ орж ирээд юусэн чинь ээж бүр яалтчгүй хөрхий зайл намайг ингээд чин сэтгэлээсээ ойлгож хайрлаж тэ бас урмын үгээр урамшуулж дэмждэг. Тэгээ бүр ээжтэй бүр үнэхээр их хайртай шүү, баярлаж явдаг шүү, талархдаг шүү гэж хэлмээр байна. Тэгээ өглөөг ингээд айгуу гой хөлсөн чинь нөгөө ариун малт чинь манай нөхөр өглөө орчихсон нэх ууртай бэлтсэн нөхөртэй. Тэдэн сарын тэднээс хааштай нэрээ юм муугаа яачихгүй айсан юм аасан гэж уурлаад хоёр хүүхдээ оролцож гараа авчтیں۔ Яг үгүй. Нэг шилж гасан цаа тэрч бас бэн.